Even if this love disappears from the world tonight гэх урт гарчигтай киног энэ удаад recap хийхээр бэлдсэн байна. За тэгэхээр хэрвээ чи өглөө бүр сэрэхтэй өчтөр юу болныг таг мартдаг бол яах вэ? Өчтөр юу хийсэн, хинтээ уулзсан, тэрш битгий хэл хэнийг хайрснаа хүртэл. Энэ бүхэн өглөө сэрэх болгонд чинь арчигдан дахин шинээр эхлэх болно. За тэгэхээр энэ кино маань Японд 2022 онд гарч байсан ижил нэрт киноны ремейк бөгөөд мөн манай үзэгчдээс 2004 онд гарч байсан 50 First Date гэх романтик комедиг мэдэх хүмүүс их байхаа. Тэгвэл энэ кино нь утга концептын хувьд ижил ба vibe-аараа 20 дугаар зууны охинч гэх юм уу A Moment to Remember гэх кинонуудтай төстэй болохоор их сонирхолтой санагдах баг. Тэгж их комеди дээр суйрлаагүй нэг тийм үзэхэд хөөхөн дулаахан жижиг моментуудаар дүүрэн. Тэгэхээр мэдээж энэхүү киногоо Netflix-ээс үзэх боломжтой. Харин хэдийнэ үзсэн бол энэ дээр recap үздэцгээе. За ингээ хэдүүлээ бичлэг рүүгээ орохоос өмнө төр хүлээж аваарай манайхаа. Та бүхэн маань өөрийнх нь тооцоог даалгах уу? Нэг хүний тооцоо хэд боллоо, яг зөв үү, хэн рүү шилжүүлэх юм бэ гэдэг үе арт тоцорсон шүү одоо. Тэр өөрийнх нь тооцоогоо яаж банкар даалгах вэ гэхээр Happy Pay захин мэтвчээ татаад Happy Pay-ээр төлбөрөө төлнө. Төлбөр төлсөн гүйлгээний төвөгтөр дарж Split Bill-ээр найзуудаасаа мөнгө нэхэмжлээрэ. Гүйлгээ хийснээс хойш календарын 3 хоногийн дотор нэхэмжилсэн дүнжин төлсөн байх ёстой шүү. Тэгээ найзууд нь бүгд төлчвөл дараагийн ажлын өдөр нь чамд ноогдохын нэхэмжлэхийн дүн банкнаас буцаан олгогдно гэсэн үг. Нэхэмжлэхийн нэг удаагийн буцаан олголтын дээд зүүн 15,000 төгрөг 4 сарын 4-өөс 4 сарын 31-нд дуусна. Найзууд хамт олонсоо тооцоогоо хувааж нэхэмжлээд өөрийнхөө тооцоог банкар даалгах боломжийг сонирхож туршаад үзээрэй. Happy Pay, Happy Buy. Яа, Happy Pay-ээр хоош төлөө. Хуах амархан. Happy Pay, Happy Buy. Бодлоо хөгжлийн банк. Хичээнгүйл өдрийн тэмдэглэл хөдөлж буй нэгэн охиноор кино маань эхэлдэг. Маргааш өглөө нь өдрийн хийх зүйлсийн жагсаалтаа бэлдэж тавьснаас нь ахуулаад эргэн тойрныг ажиглавал их л новстай нэхур төлөвлөгөөний дагуу амьдардаг охин бол та. Сэрүүлэгний дугаар сэрмэгцэл түүнийг угтаж авсан хамгийн ихний зүйл нь чи автослоос болоод санах хойно доголдолтой болсон. Компьютер дээрхээр нэнгүү шалгаарай гэх тэр. Өмнөх өдөр нь юу болсон, өөрийгөө юу хийсэнгээ бүгдийг тэмдэглэл бичүүлдээдэг юм байна л да. Хөөрхий 2025 оны 1 сард зам тээврийн ослын улмаас маш богино хугацааны л ой санамжтай байх болжээ тэр. Ердөө унтаас ирэхэд л бүх зүйлээ мартаж буцаа шинээр эхэлдэг л гэсэн үг. Яг л тэр ослын өмнөх хан суян болдог. Ингээ календарын дагуу өнөөдрийн хийх зүйлсээ шалгах юм гинэ. Ийм хүн мэдээ хүлээж авсан ч бүх зааварчилгаатай танилцаа хичээлдээ гарахаар бэлдэж байгаа нь их л өрөвдөлтөй. Энэ талаар ээж аав нь сургуулийн багш нар гээд мөн хамгийн сайн найз л мэддэг ба нэгэнтээ эвлэрхээсүр аргагүй л нөхцөл байдал. Автобусанд суухтан шууд түүнийг хачин авиралдаг талаар шивэр авир. Энэ үед гинтэл автобусны хүчтэй тоормонд мань хүн шидэгд энэ залуугийн ингэр тус газар унаал жан болохнуудаа гэсэн чинь бүр шаал төсөөлөг заяа. Хөөх мохон салчаагүй л байдаг байгаа да. За яах вэ тэгэл аварсан л аварсан штэ тий өстэй ч жолоо. За ингээд ахлах сургуулийн өдөр тутмын амьдрал. Энэ залуу цаанаасаа л өвгд үзөөтэй хүүтэй харагдах боловч угаасаа сайн хүү гэдэг нэлтэй. Ширээнийх нь малыг дээрлэгсэн гэдгийг мэдээл эргэлзэх зүйлгүй очоод өмөр хамгаалах жишээ нэ. Тэгсэн чи юу болсон гэж хэрвээ бидний болиулмаар байвал тэр охинд очоо үерхийа гэж хэлчихээ л гэж авдээ. Юу гэсэн ч үгүй. Тэгээ одоо очоод үерхий гэж гуйх юм байх уу найзаагаа дээрлэхүүлэхгүйгээд. Энэ охин ч угаасаа хэнийг ч өөртөө ойртуулдгүй дотгошгоо гэдгээр алдартай болохоор албаар өдөржил ийм юм хийлгэж байгаа байхгүй юу? Тэгсэн хамгийн хачирхалтай нь яг яваад очсон чинь мань хүн шок. Мань хүнийг дааж явсан хэд ч бас шок. Шоглий гэсний зүгээр сургуулийн хөөрхөн охинд өрхүүлчихдэг нас. Энэ нь сургууль даяарч тэр дороо тархалгүй яах вэ? За тэгсэн одоо ямар ч юм хичээл тараал яахан мэдгүй сууж ирсэн өнөөгч нь өөрөө шууд хүрээл ирж байна. Хизээ язаны шууд миний найз банд нэр ус юм блэ эдэргээл өдрийн тэмдэглэл дээр бичээл эхэлж байгаа. Чи өөрөө үерхийгээ өстэй найз залуу минь эдэргээл хөөрхөн чимшээ. Гэхдээ эцэд нь найзгаа хүмүүст дээрлэхүүлэхгүй л гээл ийм зүйл болсон юм а эдэргээ бүх үннээ хэлсэн нь улам л энэ хоёрын харилцааг сайжруулаад байгаа л болтой шүү. Тэгээд нэгэн л угаасаа үерхэх дургүй бол биш юм чин те тэгвэл үерхчихэл даа л гэж авсан. За ингээд юу юугүй үерхлийн дүрм журмаа батлаад эхэлвэ. Хоорондоо яаж харьцах, хизээ харьцах гэдэр гэж байгаа л эцэд нь яг бие биедээ жигнэсээ бол дурлж болохгүй шүү гэх хэдэн нөхцөлтэйгээр энхүү юу гэж асуухын зургүй үерхэд эхэлж байгаа маа. Өнөөдрөөс эхлэн бидний нэгдэх өдөр. Дуртай уйлрал, тоо, хичээл гэх мэт зүйлүүдийг нэгэнгүү асууж тэмдэглэх хан соёо. Ясыг нь цайтал гэдэг шиг өстой асуух бүх юмаа барыг асууж байгаа юм шүү дээ. Робот ч хүүтэй харилцаал гэмээр штэ ямар сэтгэл хөдлөл эмошингүй баах юм асуугаал байх ч үг нэ. Гэхдээ ягаад ч юм нэг тийм дулаахан магадгүй муу санаа өрлөөгөө болохоор л тэр баг. Хин хиндэл тухтай байгаа мэт ээ.
гадаа цэлмэг бүх юм амгалан тайв. Ихэнх асуултад нэх өдөртэй хариулах шиг санагдаад ядаж миний дуртай дууг сонсгох хэмжээ явна. Хоёр хүн хамт байхдаа хэр тухтай байгаагаа яаж мэдэх вэ? Хамгийн тэнэг зүйл дээр хамтдаа энэх яг тэр үе. За ийхүү богинохон сайхан амраараа их ганцхан өгүүлбэрээр эхний өдөр маань дуусч байгаамаа. Маргааш бүх юм шинээр. Тэдний үерхлийн дөрвөн журмынхаа нэг нь сургууль дээр бүх хичээл дуустал хоорондоо ярих ёсгүй байхгүй юу? Тэр нэгнээ харсан ч гэсэн чимээгүй зөрөөд явнаа л гэсэн үг. За тэр яг уу тэгсэн гинт нэг найзна гэж хүн гарч ирснээр суйонтой үерхээ боол идргээл унах нь тэрэ. Гэхдээ яхавд яг чин сэтгэлээсээ сайн адэр биш вэ? Жүжиг тоглохоо боол гээл аваа нэ. За тэгээ хичээл дуусахаар уулзаж байгаамаа. Би бинээ хараад бөөн баяр. Шууд тоглоом тоглохоор явлаа. Хоол моолч идээд би бинээ бас чадаад байгаа байхгүй юу? Амар халуун ногоотой хоол изнээл араас нь зайрмаа гэдэж мэдээл. Энэ ингийн зүйлүүд нь тэнд их сонирхолтой учир утгатай мэт. Найзнаас их хөөхөн. Гэхдээ яхав 3 идгээ шаврын хаалт идэр гэж харж болно л доо. Гэхдээ найздаа үнэхээр санаа зовсондоо хөөхий бүр дагаж явж үзээстэй. Энэ хоёр мань айгүй хөөхөн орсон чи ямар ч хурдан бүтээдیں۔ Найз нь ч үннээсээ баяртай байгаа суйоныг харж баярлж байхад цаана нөгөө бөөлөж чинь бас суйоны баяртай байхыг хараад баярлаад байх юм аа. Юулт вэ ч тоо. Манай залуу Чевон гэдэг байхгүй юу? Караоке ороод нэг хэцүү дуулж байгаа хэдий цаанаасаа сэтгэл дээр дуусан дуунч тэр утхан сайхан. Сайхан зүудлээд сайхан амраараа гих утгатай. Оройн суйон энэ мэд мэдрэмжийг хизээж мартахгүй тулд бичиж үлдээж байгаа хта хөрхий. Маргааш нь манай нөгөө бөөли баахан хүнд хөөгдөө явж байна. Тэгсэн манай хүн тэрийг яг харж таарад оролцмооргүй байсан ч тэгээд оролцоод хаа холоос манай хоёроос орилж амиудыг нь аварж байгаа. Айгүй хөөрхөн. За тэгээ юу болсон сакия гэсэн чинь яг манай хүн огтоо бол бөөли байхыг хүсдэггүй, буули биш нийлдэг хүмүүс нь тэгээд таарцаа тэднэртэйгээ ив түнжинд таарахгүй байхгүй юу? Одоо тэгээ баг энэ дөрөв ингээ фракц болж байгаа юм бахаа. Бөөли мүлийг айлаас явж их нүдэн дулаахан хүү байна штэ. Бас суйоныг харж баярлаад байсан биш, найзыг л харж баярлаад байсан байгаа. Ашгүйний гурвалжин дөрвөлжин болохгүй л гэж авсан. Өнөөдөр Чевоны ээж нь тахилын өдөр байжээ. Аав нь ээжийн зургуудыг гаргаж ирээл харан суух юм. Ялангуяа өнөөдөр санахгүй байхын аргагүй штэ. Манай хоёр хоорондоо олонх солихгүй хүүдэг хөндий юм шиг хэрнээ нэг нэгэндээ их санаа тавина. Анх гунигтай хоос ингээд олон мэдрэмж төрдөг байсан бол одоо санаж байгаагаа уламл ихэр мэдэрдэг. Хэдий гунигтайж энэ нь аавхүү хоёр одоо хин хиндээ ганцхан шүүх мэдрэмжийг өгч бомд. Гунигтай байлаа гэд яг уу амьдрахаа болтой нэш. Аав нь ээжийн тухай бодолд амьдраад байгаа мэт байдаг болохоор хүүн аавда их санаа зовноо. Үзэгдэл сургууль дээр үргэлжлэхэд өнөө хоёр маань найзууд болсон лайтаа цуг явж маваал. Тэгсэн манай хоёр чинь хичээлийн цагаар хоорондоо ярьдгүй штэ. Чухам л энийг нь гайхаастай. Тэгснээ айгүй хортой юм ярина. Хосын харилцаа гэдэг чинь эмэгтэйхээ үгийг даахгүй бол болдгүй л дээ. Гэтэ яг таг дагаад байвал бүрч болохгүй өдргээл тамаг тархин маслуулаа хийчихэж байгаа. Энэ ойлороо хизээ үнс твэрхэн чи байдлыг гартаа аваад иргээл. За тэгсэн байдлыг гартаа авахар шийдсэн Чевон маань энэ амралтын өдрүүдээр болцоонд өрхөн тэрэ. Хичээлгүй өдрөөр уулзах нь штэ. Дандаа дөрөв хувцастай л уулздаг байсан хоёр маань бие биенээ арай өөрөөр харсандаа хөөрж тоглон ичингүүрэн балаарай ал. Үнэхээр л гоё байгаа нь мэдрэгдэж байгаа. Ингээ болзооны төгсгөлд буцах замдаа бүр өөрөө ирэхгүй мөрийн дэрлэл унтаад өгвөө. Энэ үед л залуу маань түн дурлаад ануудаа л гэх бодол автах шиг. Тэгсэн яг тэр үед суйон хальтхан унтаас ирснээ Чевоныг танихгүй байх нь тэр. Хаана явж байгаагаа ч мэдэхгүй хар усан борооноор айц сандраал гүүж байна. Чевон октоосоо түүний эрүүл мэндийн энэ нөхцөл байдлыг мэдэхгүй штэ. Түүнд өөрийгөө хэн болох өнөөдөр юу хийсэн гэж бүгдийг тайлбарласан ч суйон түүнийг их ямар ч ой санаж байсангүй. Ингээ яаж зүгээр явуулах вэ? Түүний араас гүүх гэсэн ч зүрх нь хүчтэй өвдөж амьсгаан давчтан гүйж чадсангүй. Түүний дасгал их дургуй гэж хэлжсэн нь бүгд мөн л эрүүл мэндтэй холбоотой байж. Энэ үеэр суйон бүх тэмдэглэлээ унших бөгөөд найз залуудаа яа танилцсан идэргээл бүх зүйлээр нэг нэнгүү бисэн тэмдэглэлээ уншаад бүгдийг ойлгож байгаа. Дөрөв мэдрээс тайлбарласан байгаа үн дээр. Чевоны гэртээ ирэх замд нь хүлээн зогсох суйон. Хөөхий өөрийнхөө нөхцөл байдал санаа зовсондоо өвчнөө тайлбарлах гэж салган жижигнэ өвгөнж бүтэн амнаасаа гарахгүй. Гэхдээ хэцүү байвал заавал одоо тайлбарлах шаардлага байхгүй. Бүгдийг тайвнаар нэг нэгээр. Хичнээн им өвчтөж гисэн ямар нэг шинэлэг зүйл амьдралд нь болоосоо ч үссэн суйон хөвөө хичээсэн бодлоор энэ харилцааг эхлүүлсэн гэж уушлалгах үедээ манай Чевон бол хэдий намайг ашиглаач яаж л ашиглаж хэрглэж болох бүх аргаараа ашигла. Энэ бүх зүйлийг л энэ чигээрээ үргэлжлээсэй гэж хүсэж байгаа. Өнөөдөр болсон бүгдийг хуйлаа маргааш нь чамаас нуй. Би чиний өвчний талаар хизээ сонсоогүй шүү. Ингэж хэлсэн шалтгаан нь харилцаанд нь сэв суучих үйл гэж түүний өмнөөс буруутай мэдрэмж бити төрөөсөө л гэсэндээ. Ийхүү түүний өвчний талаар арайсаа мэддэг болсон Чевон. Түүнд өчтөр шөнө найзан заргаж бүгдийг тайлбарлаж өгсөн юм байна л дээ. За ийхүү шалгалж хүлэг дуусаа суйонтойгоо сайхан болцохын гэсэн чинь юу хоёр шавар гараад ирвэ. Тэгснэ пингүү үзэхээр явж байгаа манай дөрөв.
Хоёр-хоёроо бас хөөхөн уучраа болоод байгаа шинжтэй шүү. За тэгээ усан парк үзэл яасан ч гоё юм. Энэ дундуур үе манай Чеван бодол автах шиглээ аль болох хэд гүнзгийрүүлгүй л өнгөрөхөйг оролцоор. Тэгээ чухам пингвин үзэхэр л ирсэн штэ. Тэгсэн өнөөдөр амардаг өдөр юм гинэ. Хэдий гол зорилгоо биелүүлж чадаагүй ч их л сонирхолтой сайхан өдөр өнгөрлөө. Ингээ явахдаа манайд эзэн хоол ундахаа хүртэл хин хэдий өгөх юм бэ? Нааш цаашаа шилжүүл нийлүүлгээл зоохгүйгээр манайд чинь Happy Bay цахим битвчээрээ төлөөл төлсөн дүнгээ Split Bill-ээр найзууд руугаа нэхэмжил төлөвлөөд өөрийнхөө мөнгийг банкнаас буцаагаа авчиж байгаа. Их амар. Тэр өөрийнхөө тооцоогоо яаж банкар даалгах вэ гэхээр Happy Bay цахим битвчээ татаад Happy Bay төлбөрөө төлнө. Төлбөр төлсөн гүйлгээний түүхтэр дарж Split Bill-ээр найзуудаасаа мөнгөө нэхэмжлээрэ. Тэгээ гүйлгээ хийснээс хойш календарын 3 хоногийн дотор нэхэмжилсэн дүнгийн төлсөн байх ёстой шүү. Найзууд нь бүгд төлчвөл дараагийн ажлын өдөр нь чамд ноогдох нэхэмжлийн дүнг банкнаас буцаа олгоно гэсэн үг. Нэхэмжилхийн нэг удаагийн буцаа олголтын дэд дүн 15,000 төгрөг. 4 сарын 4-өөс 4 сарын 31-нд дуустал. Happy Pay, Happy Bay. Яа. Happy Bear хоош төлөө. Хуах амархан. Happy Bay, Happy Bay. Бодлоо хөгжлийн банк. Далайн ирээдэр хамт хөл нүцгэнгүү үлдээл яасан сайхан юм. Энд хамтдаа үнэхээр сайхан байсан болохоор ахин нэг удаа заавал ирэн шүү гэсээр л энэхүү өдөр дуусч байгаамаа. Оройн үдээс нь хүртэл өдөж өгсөн гэх мэтээр болсон бүгдийг нэг нэгэнгүү бичих суйон. Маргааш нь болзоонд өрснөө зүгээр өнөө хоёр маань өөртөө пингвин болсон хүлээж идэг нас. Пингвин олдохгүй болохоор зүгээр өөртөө пингвин болсон ч баг шиг. Түүнд ийм хөөрхөн турсан зүйлдэж идэр үүнийгээ өдрийн тэмдэглэлдээ бичиж үлдээж байхдаа суйон тэр л үед өөрөө ирэхгүй гуниглах нь тэрэ. Энэ дурсамжаа тэр маргааш гэхтэл мартчихсан штэ. Энэ баярлуулсан доглуулсан мөчүүдийг дурсамж болгооч хадгалж чадахгүй гэдгээ бодоо айж бас харуулсан бизээ. Энэ дөрөв бүр байнгын болцоостой. Одоо бүр Чевоны аавын ажлаар хүртэл ирцээ. Их дотносч. Тэгтэл гин суйоны найз нь манай өвний аавын авдаг зургуудад үнэхээр дуртай байна л да. Бүр фэн нь. Өөрөө хэлж чадахгүй эцэндээ бүр нөгөөдхөөрөө үг болгоно зөөлөх өстэй. Аав нь уг нь их хүсэл тэмүүлэлтэд зураг авдаг хүн байсан чинь болсон шалтгаан нь ерөөсөө л ээж нь байхгүй юу. Одоо цэвэр өнгөсөндөө л амьдрах нэгэн болцсон болохоор хүүн аавдаа их санаа зовдөг. Маргааш нь болоход суйон хичээлдээ ирээгүй байхын тэрэ. Найз нь суйонд одоо юу болоод байгааг тайлбарлаж өгч байгаа. Түүнийг хичнээн аз жаргалтай байлган тэр чинээгээрээ суйон унтахаас айдаг болсон хэн тэр. Тэр жаргалтай мөчүүдийг мартнаа гэдэг нь түүний хувьд маш ихээр өвдөж байгаатай л адил. Сайхан байх, жаргалтай байх тусам энэ нь түүнийг улам хэцүү болгож байна гэхээр яасан ч хэцүү тавилантай. Ингээ шүн болгон сайхан зүйлсүүдэд бодоо унтахаас ч айж нойр хөдөлтэй болсон суйон нүдэн дээр л биеийн өвцөн хүүхүжиг болоод байгааг нь харж санаан зовох чивэн. Удахгүй зуны амралт болгож байгаа юм байна л да. Манай хоёр өөрсдөө гараар ирсэн бэлэг бие биедээ өгж байгаа байхгүй юу? Тэгснээ эндээс нэг зүйл ойлгоод байна хүүдээ. Хэдий ой санамжаа мартдагч дугуй унахыг нэг сурсан л бол ахиж мартдаггүй шүү дээ. Яг тэр шиг ой санамжаараа санахгүй ч гэлээ дурсамж дуртадглаараа бие биенээ санаж болно гэдгийг. Ийхүү нэгэн шинэ өдөр ирж манай хоёрч болцохоор болжээ. Ахаал анх удаа уулзж байгаа хэдий цаанаалны дотн мэдрэмж. Өнөөдөр маань хоолны годмор алхаж байгаад эцэст нь бас яаж ингээл дөрүүлээ хэлхэлдэд яваад байх вэ? Хоёр салж байгаа байхгүй юу? Эндхийн хамгийн том мусан онгоцонд суугаад солиуд буудгалыг харж байгаа. Төсөөлөөжгүй байхад нь цагаасаа эрт буудаж эхэлсэн солиуд үнэхээр гоё мэдрэмж төрүүлнэ штэ. Энэ үед л бие биедээ улам татагдаж өөрөө ирэхгүй хөтлөөд авалгүй яах вэ? Гэхдээ ийм жаргалтай байгаа нь ахаал манай хоёрыг улам л гониглуулж өгөөмэд. Өөрөө ирэхгүй суйны нөлмөц сэлгэнэх үед тэд энэ мөчийг санахгүй байсан ч энэ мэдэрч буй мэдрэмжийг хизээж мартахгүй бөгөөд тэд хэдийн 3 дахь дүрмийг зөрчиж бие биедээ гүнд урлсан. Ийхүү ахаал нэг шинэ өдөр бус өдрийн ладлаар суйон бүх зүйл нөхцөл байдлаа танилцаар эхэлж байгаа штэ. Ингээл нэг тайван өдөр хичээл орж найзуудтайгаа хууж хөрсөөр үргэлжлэх бөгөөд хичээл нэлээд аваад эхэлсэн энэ үеэр суйон ахаа гуруулаа өмнөгшгээ аквариум солиуд дээр явж үзэх зав хэсэгтээ гарахгүй нэ гэж санаа алдаа хэлэх нь хачаа. Яагаад тачин бэ гэхээр бид 4 биш бид 3 гэснэ. Үүнийг мөн юу ч болоогүй л мэд хүлээж авах хоёр найз нь. Нэгэнтээ зүүдэг байсан хос осрооч хүртэл зүүхэ болжээ. Нэгэн цаг үед үдээсээ зүг үдгийг зааж өгснээ санах хэрнээ хин зааж өгснээ санахгүй. Хэдийн хэсэг хугацааж өнгөрчээ. Манай хоёр их сургуулийн талаарч яриад эхэлсэн байна. Яг их сургуульд орч чадах хэсгээ мэдэхгүй ч зураг туртаа болохоор магадгүй урлагийн сургуульд орж болох юм. Чи ямар бол нэг хартаа гэд ойр зурагч их зураад байгаа хэмээн сүүл зурсан зургуудаа үзүүлж байгаа байхгүй юу?
Чевоныг зурсан байх бөгөөд ягаад ч мэдгүй хөрөг зургаар л ийм хүн зурчаад байх юм а хэмээх Суён. Үүнийг харсан найзын нүдэнд өөрийн ирэхгүй л гуниг харуулсал хураад эхлэх шиг. Аман дээр нь гарч ирсэн зүйлийг хэлж чадахгүй л буцаан зайлгаж буй мэт. Хэнийг зурснааш мэдэхгүй хэрнээ дотн дулаахан мэдрэмж өгдөг хэмээн нэмсгэлж буйн найзыг нь улам л гуниглуулнаа. Тэгэхээр юу болсон бэ гэхээр Чевон найзаас нь гуйж байж л дээ. Төрхөөсөө хойш зүрхний асуудалтай байсан. Тогтмол эмчлүүл тордож ирсэн ч сүүлийн үед огцон муудсан. Тийм болохоор л хэрвээ түүнд ямар нэг зүйл тохиолдвол гинтэл нэг өдөр ухаан алдаад унаад өгч магадгүй шүү л гэж хэлжсэн байгаа. Ингээд өнгөрсөнд болсон үйл явдал руу шилждэг. Хичээл тарсны дараа найз залгуу хүлээн зогсох Суён. Түн рүү залгасан ч тэр утсаа авсангүй. Ийхүү оройн түнд найз нь залгаж нэгэн мэдээг дуулгах нь тэр. Энэ бүхэн гинтийн гэхэд дэндүү гинтээ. Маргааш гэдэг өдөр бидэнд ирнэ гэдэг хизээж баталгаатай байдаггүй гэлээ энэ дэндүү шудраг бус мэт. Суён үүнээс хойш үнэхээр хэцүү байгаамаа. Хараагүй хамтаж үзээгүй хүнээс санаж өгүүлэх ямар мэдрэмж байх вэ? Энэ үедл Чевоны юу гусныг бид мэдэж авдаг. Хэрвээ Чевон өөхөх юм бол өөрийг нь Суёны тэмдэглээс тэр чигт нь хасч өгөхийг л гуйсан байгаа. Эцэст нь энэ гуйлтыг биелүүлсэн. Хичнээн харгисч гэлээ нэг нэгээр сарнаа алга болох Чевон. Түүнтэй анх танилцсан мөч, анх дотносож игэлсэн, анх автобусанд хамт явж, анх хичээлээ хамт хийсэнгээ түүнтэй байсан бүхэл дурсамжууд нэг нэгээрээ арилхан тэр. Түүнийг их бүгдийг, түүнээс үлдсэн бүх зүйлийг арилгаж байгаа нь. Ким Чевон гэж хүн одоо огт байгаагүй. Хамгийн хайртай хүн нь түүнийг одоо оршиж байсныг санахгүй гэхээр их гонигтай. Хоёр найз нь л ирж түүнийг өрөвдөж бас өгөөлнэ. Юу ч болоогүй мэд өдөр хоногийг өнгөрүүлэх гэж оролдох хэдийч дэндүү том хоосон зай үлдээгээд явжтэй. Ийхүү нар гэсэн нэгэн өглөө эхлэхэд бидний огтхонч төсөөлөөгүй нэг зүйл болов. Энэ бүхний дараа анх удаа Суёны эрүүл мэнд арай дээрдэжээ. Унтаа зэрэг хооронд бүх зүйлийг мартдаг байсан тэрээр өчтөр өрөө хөрвөөхгүй шууд унтснаа санаж байгаа нь тэр баг багаар дээрдэж байна гэсэн үг юм. Ээж аав нь тэр, найз нь тэр хагартлаа баярлалгүй байхав. Сайжирж байгаа найзаагаа хараад баярлах ч гэлээ түүнээс нууж байгаа зүйлээ бодохоор их хэцүү. Өрөөнд нь орох төдийд л өрөөгөөрөө дүүрэн зурж үлгсэн Чевоны хөргүүд. Яагаад ч юм зураг зурхаар л өөрөө ирэхгүй зураад байгаа байхгүй юу? Ингээ эцэст нь түүний зураад байгааг нь болиулж чадахгүй юм байна гэдгээ ойлгосон найз нь түүнд бүх үннийг эхнээс нь хэлж байгаа. Ягаад ч юм санахгай санаж чадахгүй байсан зүйл хизээж бити мартаарэ гэж өөрөөсөө гуйж бичсэн захидлууд. Тэдний бүтээсэн дурсамжууд. Аав нь хөөрхий эхлээд хайртай эхнэрээ алдаад одоо хүүгэж алдсан болохоор ямар хэцүү байгаа бол. Суён түнтэй хэрж уулзахад хүүгээсээ үлдсэн зүйлийг өгж гинэ. Хинч юугч бай цаг хугацаа өнгөрхийн хэрээр мартаж болно. Гэтэ сэтгэд үлдсэн тэр мэдрэмж хизээж арилдаггүй юм. Эндээс Чевоныг их бүх турсамжаа санаа хамтаа сууж байсан газараа ганцаараа сууж түүнийгээ сананд орссаар дахин хамтаа ирнэ гэсэн ирэг дээрээ ганцаараа ирж түүнтэй өнгөрүүлсэн мөчүүдтэй талархан хайрласаар энэхүү кино маань дуусж байгаамаа. За ингээд энэхүү удаагийн бичлэг маань энэ хүрээ дуусч байна. Нэг хүний тооцоо хэд боллоо, хэн рүү шилжүүлэх юм гэдэг үе ард тодорсон гэж хэлээд байгаа шүү. Найзууд хамт олноосоо тооцоогоо хувааж нэхэмжлээд өөрийнхөө тооцоог банкар даалгах боломжийг сонирхож туршаад үзээрэй. Happy pay, happy buy.